Социал-демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо. Монгол Ардын намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага Социал-демократ эмэгтэйчүүдийн холбоо маань 30 жилийн ойгоо өгтөж байна. 30 жилийн ойн баярын мэндийг үе үеийн удирдлага, үе үеийн гишүүд, одооны удирдах зөвлөл болоод стимэхийн гишүүн эмэгтэйчүүд хүн болгонд баярын мэндийг хүргье. За миний хувьд бол анх 2013 онд Монгол Ардын намын байгууллага стратеги төлөлтийн газрын дараагаар томилогдож байсан. Тэр үед Социал-демократ эмэгтэйчүүдийн холбоо тухайд намынх гэдэг нэртэй байсан. Тэгээ намынхын гишүүнээр квотоор намын газрын дарга гэдгээр бол бас орж исэн. Тэр үед бол бид нар 2013-аас 16 оны хооронд ялагдсан байсан үе. Тэгээ яг энэ сөрөг хүчний үед улс төрийн намын үйл ажиллагаа тэр дотроо эмэгтэйчүүдийн үйл ажиллагааг дэмжихийн тулд маш олон өргөн арга хэмжээнүүдийг зохион байгуулж ирсэн. 2013-аас 16 онд ажиллаж байсан намынхын хамт олон маань хийсэн хамгийн том ажил нь бол эмэгтэйчүүдийн нийгэм эдийн засгийн судалгаа гэж үздэг. Тэгээ тэр судалгаан дээрээ суурлаад Монгол Ардын намаас дэвшүүлэх мөрийн хөтөлбөрт эмэгтэйчүүдийн талаар авах арга хэмжээнүүдийг бол бас оруулж ирсэн. Тухайн үед бид нар бол бас үнэмлэхүй ялалтыг байгуулж ирсэн ийм түүхтэй. За сүүлд бол би бас намын нарийн бичгийн дараагаар ажиллах завшаан тохиосон. Тэгээд бас энэ квотоор бас Социал-демократ эмэгтэйчүүдийн холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллах ийм завшаан тохиосон юм а. За ер нь бол намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага гэдгээрээ юугаараа онцлог юм бэ гэвэл улс төрийн оролцоо эмэгтэйчүүдэд дэмжих ийм чиглэлээр үйл ажиллагаа явуулдгаараа онцлог. Манай Социал-демократ эмэгтэйчүүдийн холбоо сая 20 оны сонгуулиас хойш ямар үйл ажиллагаануудыг явуулсан бэ гэхээр 24 онд бэлтгэх. За 24 онд эмэгтэйчүүдэд дэвшүүлэх квотыг бид нар бас нэмэгдүүлэх тал дээр улсын их хурлын гишүүн эмэгтэйчүүд маань ажилласан. За манай намд байгаа эмэгтэйчүүд маань бас ажилласан. За ингэснээр ямар ч байсан бид нар 24 оны улсын их хуралд бол улс төрийн намууд 30% нь эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлсэн. За пропорционал систем бол бас орж ирсэн. За энэ дотор пропорционал системээс жагсаалтын 48 хүний 50% нь эмэгтэйчүүд. За 50% дотроо бол сөөлжиж эрэгтэй эмэгтэй гэж сөөлжиж орж ирснээрээ өнөөдөр улсын их хурал жагсаалтаар 24 улсын их хурлын эмэгтэй гишүүн орж ирээд за 8 улсын их хурлын эмэгтэй гишүүн бол тойрогоос орж ирсэн 32 эмэгтэй. За парламентын 26%-д бүрдүүлж байгаа нь бол бас орчин цагийн бас хамгийн түүхэн амжилт юм а гэдгийг бол онцлож хэлмээр байна. За 28 оны хувьд бол улс төрийн намууд сонгуульдаа эмэгтэйчүүдийн хувь хэмжээ бол 40%-д хүрэхээр хуульчилсан байгаа. Тэгэхээр ямар ч байсан бид нар 24-өөс 28 оны хувьд бол 28 онд нэр дэвших эмэгтэйчүүдээ улсын их хурлын түвшинд бол бэлтгэх ийм ажлыг бол хийнэ. За нөгөө талдаа бол зөвхөн улсын их хурл гэлтгүй аймаг нийслэл дүүрэг тийм ээ анхан шатанда эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих тал дээр орон нутгийн сонгуулийн тухай хуулийг өөрчлөх хэрэгтэй. За үүн дотроо бол бас эргээд эмэгтэйчүүдийн хүлээн зөвшөөрөгдөх байдал дээр бол манай ялцчгүй Социал-демократ эмэгтэйчүүдийн холбооны сургалтууд за энэ улс төрийн бодлогын дэмжлэг бол туйлын чухал байдаг юм аа. Үүн дотроо бол бас манай булган туяа ерөнхийлөгч сүлээд бол үнэхээр маш манлайлалтай маш сайн ажиллаж байгааг бол хүн болгон дуу нийтээ хүлээн зөвшөөрнө. Ингээд эмэгтэйчүүдийнхаа энэ улс төрийн оролцоонд улс төрийн энэ ажилд нь маш өндөр амжилтыг хүсэн өрөө. За үүгээрээ дамжуулаад эмэгтэйчүүд бодлого шийдвэр гаргах төвшөнд улам олуулаа болж нэмэгдвээс төрөөс гарч байгаа бодлого шийдвэрүүд иргэндээ ээлтэй тэр дотроо хүүхэд эмэгтэйчүүд ахмадууд тийм ээ бүх нийгмийн салбарт ээлтэй юм шийдвэрүүдийг гаргадаг гэдг нь бол судалгаагаар нотлогдсон. Тэгээ ийм учраас цаашдаа нийгмийн эргээр өөрчлөхөд манай холбоо бол маш өндөр ач холбогдолтой хэвээрээ байх юм аа. Энэ түүхийг бүтээлчсэн үе үеийн эмэгтэйчүүдтэй талархлаа дэвшүүлье. Баярлалаа. Социал-демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо.